Эрхэм үзэгч та бүхний амрыг айлтгах мэдчилээ. Эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Хүн нүгэрн тулгуур төрийн 2232 Их Монгол улс байгуулагдсны 816 ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 102 жилийн ог тохиолдуулан 9 хөлтөд цагаан тугийг цэнгүүлэн тайлах ёслолыг үлддэг Зэвсэг түвшний 32 дугаар ангийн торгон зэргүүдийг онцлсан сурвалжлага нэвтрүүлгийн эхэнд үзүүлье. Монголчууд 1206 оны зун Чингис хааныг Их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөхдөө 9 хөлт цагаан тугаа босгож их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байжээ. Энэ үеэс цагаан туг нь Монгол улсын төр өн мөнхөд мандан бадарч төр улс төмөн олон амар төвшин аж төрхийн бэлэгдэл болон төрийн ордон өргөөндөө залагдсаар ирсэн түүхтэй. Үндэсний их баяр наадмын тухай хууль Монгол улсын ерөнхийлөгчийн 2015 оны 119-р зарилгаар батлагдсан төрийн ёслолын журмын дагуу баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагаанд төрийн их бэлэгдэл 9 хөлт цагаан тугийг цэнгүүлэх үүргийг Улаанбаатар зэргийн хүрээний Зэвсэг түвшний 32 дугаар ангиас сонгогдсон бие бүрэлдэхүүн хүлээдэг юм а. Хуцаа цэргийн албаагч одоо хоёр салбараас хүнд харуул үйлчлэгийн хоёр салбараас ерөнхийдөө бол хөдөө орон нутгаас аль болох одоо малтаа харьцдаг тийм ээ. За тиймэрхүү залуучуудыг ерөнхийдөө сонгож авна. Тэгээд аав ээжигээд байгаа малаа шийдээд тэгээд ер нь дээрээс 17 оноос хойш ер нь мал дээр байгаа. Мал дээр ижгод ирсэн. Бид одоо мориндоо ирэмгий гэсэн өмнө ардд байхдаа адуучин байс гэсэн хүмүүсийг л шилж авсан. Энд бол багийн одоо аавын хүүд олдоодох боломж бас биш. Тийм ээ. Нэг юу гэмдэ өөрөө энд бас бид бүхэн он жоод одоо энд 32 зэрэг албаагч өөртөө ингэж нэг морин мал унж тэ ялгарч ирсэн болохоор нэг бас өөртөө бахархдаг. Жил бүрийн өдийд төрийн дахилгад дархан цааст богдхон уулын зүн ингэр шажин хурахын амд торгон зэргүүд 9 цагаан туг цэнгүүлэх ёслолын бэлтгэлээ базаадгаа. Иймээс манай сурвалжлах баг торгон зэргүүдийн бэлтгэл хэрхэн хангагдж байгааг сурвалжллаа. Манай амжаад бол адуунд бол ирэмгүй юм лээ. Захаахаар барайл эвнэг сургаж байна. Тэрнээс хараад би заримаас нь асууж тэгээд суралцж байгаа. Нэг ч утгаа хүмүүс тэгэл туслаад байвал тэгээд тэр нь онжаудаа тэгээд энийг тэрийнтэй гэж заагадаг болсон. Гоё л байдаг. Одоогийн байдлаар би одоо энэ чинь нэг ганц хоёр үрээ ёслолт явдаг энэ хонгор мордоос ганц хоёр үрээ сургасан. Тэгээд яг нэрсээр бас унагдаг үедэр нэг Хинтэй аймгаас ирээд бас унагдаг өмөрд байсан болохоор тэд нар дээр бас ганц нэг морцсон. 9 цагаан тугийг цэнгүүлэх одоо энэ арга хэмжээнд оруулах 9 шарга морд 8 шарга одоо 2 заагаал бараа мордонд бүгд одоо 232 дугаар анги одоо Хинтэй Дэлгэр хаанд байдаг. Энэ ангид ерөнхийдөө өвлждөг байгаа. За тэгээ наадам төхөөд ирэнгүүт манайх хүлээж аваад за тэгээ сар гарны хугацаатай ерөнхийдөө бэлдээд тэгээ ордог байгаа. 9 хөлт цагаан туг цэнгүүлэх ёслолыг үйлдэх торгон зэргүүдээс тодорхой шаардлагад нийцсэн зарим зэргийн албаагчд бэлтгэлдээ шамдан гардаг гэжээ. Энэ жил Зэвсэг түвшний 32 дугаар ангиас сонгон шалгаруулалтад тэнцсэн хугацаат зэргүүд уран зориг дүүрэн төрийн ёслолдоо шамдан бэлдэж байна. Тэднийг хэрхэн ямар шалгаруулалтаар туг шилжүүлэгч морь баригчаар сонгон авдаг талаарх сонирхолтой ярилцлагыг энэ хэсэгт өрнүүлсэн юм а. 9 цагаан тугийг хүндэтгэн залдаг нэг их тугч 8 тугч байдаг байна. Мөн 21 торгон зэрэг тэдний захирагч гээд 32 морьтон зэргийн албаагч бэлтгэл сургуультаа явуулдаг ажээ. Энэ яг 9 цагаан тугийг цэнгүүлэх одоо энэ наадмынхаа нээлттэй арга хэмжээнд одоо бэлтгэхийн тулд бид 40 гаруй хоног одоо ерөөхдөө бэлдэж эхэлдэг. Тэгээ бас унаа 9 шарга тогч ангийн зах төрийн хонжин энэ тэгэл унаа эд маань бас маш сайн. Бид бүгдийн нэр нь бэлтгэл маш хангагдаад бид хээрийн бэлтгэл 32 хоногтой өглөө өдөр 2 гүйдэг гэсэн. Тэгээд өглөөний дасгал дээр болохоор дан сонголт хийж хөдөндөө сонголт хийж өдрийн хотоор нь дан хүчний бэлтгэл байсан. Гүүж уул руу авирч одоо хөлөө чангална. Тэгэл хөл чангарсан тохиолдолд тэгэл өвдөх гэдэг. Цэрэг гэдэг бол ерөөс дэвчээрл юм байл. Тэгэл ер нь гүрээгээ л тусаал байна да. Тэгэл хүмүүс харж байгаа даа болохгүй гэдэг. Харин сонгогдсон зэргүүд мордоо номхон дүлгөөн болгож унлагад бэлтгэх
Өөрсдийн алхаа гიშгэ цэвэр цэмцгэр жиг тарагдах байдал тэсвэр суух гэх зэргийн бэлтгэл ажлыг уйггүй чин сэтгэлээсээ хийж жигдэрдэг юм. Мэдээж хэрэг чанга дуу чимээ, олонний хөлийн газарт морд үргэх, бусгаж бүлгэх, хөөрч авч дахих гэх зэрэг адгуу самтны төрөлхийн чанараа гаргах магадлалтай тул номхруулах, дасгах ажлыг адууршин цэргүүд болон тугчид гүйцэтгэдэг байна. Мордоо бол одоо бэлтгэхийн тулд эхний ээлжинд одоо дуу чимээнээс тийм ээ үргээхгүй тулд одоо жочроог нь гаргахын тулд одоо хөгжимтэй бэлтгэл хийн. Мөн одоо нэг янз бүрийн кабель, утас, эсвэл юу гэдгийг янз бүрмээс үрхээс сэргийлж одоо майхан цов, опо цов юу гэдгийг газар дэвсээ дээгүүр нь гаргах тийм ээ утас татж байгаа дээгүүр нь гаргах аймархуу арга хэмжээ авдаг. Хамгийн гол нь туг авахын тулд тугаа бариа дээр нь явж хахад заавалжгүй мордууд чинь нөгөө нэг агсам нөгөө янз бүрийн илүүд ааш байлгахгүй тулд заавалжгүй бид чинь энийг дүлгөөхөн болгохын тулд байнгын одоо мортойгоо ярина. Хажууд нь зогсчод ярина шүү дээ. Тэгээ илээл сайхан мордоо цэвэрлэх хоорондоо яриад тэгжээж мордоо бинтээ даасна гэж. Сүүлдээ мордууд чинь яг ингээд тавьчаал дуудангуул хүрээд ирдэг л болчихдээ эзэн дээрээ. Ер нь бол энэ шаргууд чинь Өөрсдийн унж байгаа мөртөйгөө ер нь бол тэгээд дотн л байх нь бас тийм үс тэ. Тэгэл морио барьчаал саха морныхоо нуухыг аваад илээл байжаал тэгэл өөртөө нэг уусгаал тэгжээл тэгэл одоо мортойгоо дасна да. Сар гарan бэлдсэн мордогоо ижилтэн тассан одоо нэг хүн шиг л болсон. Тэгээд одоо мориноос л ер нь айхаа байсан. Би хамгийн анх ирээд нэг удаа морин дээрс унсан. Тэгэхэд бол зүрх жоохон зүрхгүй болоод одоо л тэгээд гайгүй дасж байгаа. Эсвэл цагаан тугаа цэнгүүлэх нь ёслолын арга хэмжээнд ороод 16 дахь жилдээ орж ирэх маш их бахархдаг. Өөр одоо аавын хүүхдүүд одоо бусад ангийн хүүхдүүдэд одоо залуучуудад бас хэр хоргийн бас олдоодохгүй ийшээ орохын тулд бас нэлээд шалгуур үзүүлэлтээ ордог. Энд ороод 10 хэдэн жил явсандаа бас маш их бахарч явдаг ба. Наадамд орсож байгаа бол сэтгэл л өндөр байна. Бүр бэлтгэлээ хийж хатвал огшоод байгаа бодохоор одоо ингээд яг наадамд оролцох үеэр бүр баг өөрөө ойлох хаа гэж би бодоод ер нь их омгшилтай байгаа. Бид хүн бэлтгэлээж байгаа нэг ингээд тойроод нэг профин яг ингээд аймайтайгаа яваад ингээд цэсэн дотор ингээд зүрх хурдан төгсөөл яг л нэг их сандралын байдалтай л байдаг. Сандрал айлуулах тэгэл их дарах хичээдэг. Ер нь энэ аяг сонсол тэгэл энэ шарга морид урд яваал ирэхээр ерөнхийдөө бол маш гоё байдаг. Тэгээ би бол одоо шилжүүлэгч хийж байгаа. Тий. Одоо дуудахгүй эсвэл цагаан тугийг бас барьж үзэхдээ маш их баяртай байна. Тэгээ хэрэг оргийн аавын хувьд бас олдохгүй боломж тохиосон болохоор маш их баяртай байна. Морины ивэл тийм ээ адууны ивэл дээрээс нь эсвэл цагаан тугийн ивэл сүр тий энэ бүхэн надад ивэдэг гэж би боддог. Сүлдэнтэй л ерөөхдөө мөрөгдөг шүү дээ. Тэгээ явахад энэ тэнд очиод цэргийн байдал дээр ч тэр энгийн байдал дээр ар гэрийн амьдралч дээр энд очиод нэг ажил хөөцтэй явах гэсэн маш хурдан бүтдэг. Би одоо тэрэн дээр орхосоо өмнө ч юм уу те заавалчгүй нэг тогондоо нэг залбирчаад тэгээ ордог. Ерөнхийдөө бол маш ивэлтэй байдаг гэж би боддог. Төрийн 9 хүлд цагаан тугийг цэнгүүлэн залах эрхэм хүндтэй бөгөөд ариун үргээ нэгтэн ба хариуцлагатай биелүүлсэн торгон зэргүүд арга гэрийн хиндэ хандаж шин сэтгэлийн мэдрэжлэгээ дэвшүүллээ. Хүмбэр тохиолдоод байхгүй ховорхон азтай боломж тохиосонд туйлын сэтгэл хангалуун байгаа тугаагаа торгон зэргүүд хэлсэн юм. За би одоо багасаа эмээ үүдээр өссөн. Тэр хоёр маань одоо хөдөө Дундгой аймагт ингээд наадмаар усэд намайг үзээд ингээд хараа суучих байх. Тэгээд бие савтж байгаа хүнд явахгүй халагдаад очноо. Аранга аймгийн хашаа цумын сууга хамаатан сүдэн болон гэр бүлийнхэн тэгээд сайхан наадаараа гэж хэлээ да. Та бүхнийхээ төрийн ёслол хүндэтгэлийн цаашдын үйлс бүхэнд амжилт хүсье. Дэлхийд ганцхан Монгол наадмаараа энэ шот тойтол сайхан наадаарай. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамтугаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Батлан хамгаалах салбар дүрнсэн мэдээллийг энэ хэсэгт багцлан үзүүлье.
Монгол улсын зэвсэгтүүчийн холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэгтүүчний сургалтын хөдөлгөөнд бүлэгтэй хамтарсан тээврийн хэрэгсэлтэй эргүүл хийх үеийн арга хийзийн тесрэх бөмбөгийн аюул, занал хийллээс сэрэмжлэх хяналт үйлдэх сэдвт сургалт боллоо. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд Монгол улсын зэвсэгтүүчний барилга инженерийн салбарыг илгээхтэй холбогдуулан сургалтын дэмжлэг авах талаарх манай талын хүсэлтийг холбооны бүгд найрамдах Герман улсын бодлон хамгаалах яам зэвсэгтүүчний удирдлага хүлээн авч энэхүү хамтарсан сургалтыг зохион байгуулсан юм а. Тус сургалттай холбооны бүгд найрамдах Герман улсын гадаад хэргийн сайд Анналина Бербок танилцсан. Тэрээр сургалтад оролцсон бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж амжилт хүслээ. Ich bin Hauptmann Gregor Fröhlich. За миний би Ахмад Фролиш холбооны бүгд найрамдах Герман улсын мод буудлын 41-р бригадаас хүрэлцэн ирж шинжлэх сургалтыг зохион байгуулалт явуулж байна. 4-7 оны сургалтын явцад бид нэгдсэн үндэсний байгууллагын сургалтын хөдөлгөөнд бүлгийн бүрэлдэхүүнээр эргүүлийн үүрэг гүйцэтгэх чад гар эзэн цэцэрх бөмбөгийн аюул занал хийлээс урьдчилан сэргийлэх ийм сэдвийн хүрээндээ сургалтыг зохион байгуулж явуулсан. За 4-7 оны хугацаанд Монголын цэргийн албан агш та бүх орнуудад ажилласан. За Монголын цэргийн албан агштай ажиллахад маш урамт зоригтой байсан. Монголын цэргийн албан агштай дандаа 100% өөрийнхөө нөөц болцоо гарган суралцах боломжийг хайж яасан. Энэ бодол маань одоо маш их таалагдсан Монголын цэргийн албан агштай ажиллахад. 22 ангиас 40 офицер ахлагч нар оролцлоо. Уг сургалтанд одоо 1-р бүлгийн дарга салааны захирч аламжшаал ингэж оролцоод тэгээд хоёр орны хамтын ажиллагаа болон энхийг дэмжих ажиллагааны сургамж энхийг дэмжих ажиллагаанд оролцох энэ мэдлэг ур чадвараас нь бас хуваалцаж ингэ суралцсан да маш их баяртай байна. Guten Tag, ich bin der Hauptfeldwebel Rede Penning. За миний би ахлагч Рede Penning 37 настай Герман улсын мод буудлын 41-р бригадаас хүрэлцэн ирж сургалтын хөдөлгөөнд багийн бүрэлдэхүүнд оролцсон ирж сургалтыг зохион байгуулж явуулсан. За миний хувьд бол Монголын цэргийн албан агшд гар эзэн тесрэх бөмбөг гэж яг ямар зүйл байдгийг тэрнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ тэрийг яаж таньж мэдэх вэ? Энэ сургалтуудыг зохион байгуулж явуулсан. За Монголын цэргийн албан агштай хамтран ажиллахад Монголын цэргийн албан агчид сурах хүсэл эрмэлзэлтэй өөрсдөө 100% дайчилсан шаргуу энэ зан төлөв надад маш их таалагдсан хамтран ажиллахад. За Монгол улсад хүрэлцэн ирснээр Монгол улс маш их таалагдсан. Монгол улс маш тийм солигдмол цаг агаартай тийм улс байсан. За Монголын үзэсгэлэнт байгаль одоо надад маш их таалагдсан байгаа. За Монгол одоо хамгийн их сонирхолтой санагдсан одоо Монгол улсын замын хөдөлгөөн айгүй их сонирхолтой санагцсан. Дайны дэлхийд инх тайван тогтвортой байдлын хүрээнд Монгол улс холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэгтүүчнүүд хамтран Афганистан улсад явагдсан НАТОгийн дэргүүлсэн энхийг дэмжих олон улсын ажиллагаанд 2009-өөс 2021 онд үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Энэхүү ажиллагаа дуусхур болсон ч хоёр орны зэвсэгтүүчний хоорондын цэргийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг талууд онцолж байлаа. Монголын зэвсэгтүүчний барилга инженерийн салбарын гүйцэтгэх үүрэгтэй уялдуулан цаашид энэхүү сургалтыг агуулга, хамрах, цар хүрээний хувьд өргөжүүлэн хөгжүүлэх зорилтыг тавьж байгаагаа танилцуулсан юм а. Зэвсэгтүүчний Жанжин штабын даргын болон цус сэлбэл судлалын үндэсний төвийн даргын хамтран ажиллах гэрээний дагуу Батлан хамгаалах салбар зэвсэгтүүчний бие бүрэлдэхүүн сайн дурын авлаггүй цусаа хандивлах хаянд тогтмол хамрагдаж байна. Салбарын албаагчид бол зэвсэгтүүчний тухай хуулиар хүлээсэн хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүргээ цаг ямагт биелүүлж ирсэн. Цусаа хандивлах хаяны үр дүнд сүүлийн 5 жилийн байдлаар Батлан хамгаалах салбар зэвсэгтүүчнээс тоон үзүүлэлтээр 6870 зэргийн албаагч цусаа хандивлаж 26010 хүний амнасыг аврах ариун үйлсийг хийсэн юм а. За энэхүү арга хэмжээг Төсвийн Жанжин штабын бие бүрэлдэхүүн анги салбаруудаар сүүлийн 10 жил маш идэвхтэйгээр зохион байгуулж байгаа. За жил болгонд дунджаар 1000 орчим хүн цусаа хандивладаг. За цус хандивлах нь хуугийн талаас төдийгүй улс оронд бол маш хэрэгцээтэй юм амин чухал үйл ажиллагаа. За цус нь бол стратегийн амин чухал бүтээгдэхүүнд ордог. За ялангуяа энэ баяр наадмын өдрүүдээр үргэлжилсэн олон хоногийн амралтын хугацаанд бас улсын маань цусны нөөц цус тодорхой хэмжээгээр буурдаг. За энэс урьдчилан сэргийлэх үүднээс зэвсэгчний бие бүрэлдэхүүн маань сайн дураараа энэхүү аянд нэгдэж байгаамаа. За манай цус сэлбэл судлалын үндэсний төв улсын хэмжээнд цусны нөөц бүрдүүлэх. За тэгээ шаардлагатай одоо цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж одоо өчнүүдийн одоо эрүүл мэндийн амнасыг авраа хамгаалах одоо гол чиглэлтэй бол ажилладаг. За тэгээд энэ чиг хүрээндээ одоо донорын цуцлуулах үйл ажиллагааг зэвсэгтүүчний одоо байгууллагууд те Батлан хамгаалах яам анги нэгтгэлүүдтэй хамтран одоо тогтмол зохион байгуулж ирсэн. Тэгэхээр яг энэ одоо анги нэгтгэлүүдээс цуглуулсан цус маань одоо зөндөө маш олон хүмүүсийн одоо эрүүл мэндийг авраа хамгаалдаг. За тэгэхээр нөгөө одоо Монгол улсад сүүлийн жилүүдэд маш олон одоо шинэ технологийн эмчийн
үйлчлэгээ бол нэвтэрж байгаа. Одоо ялангуяа одоо сая өчигдөр төрийн шагналд хүртсэн те цусны өөдлөөс шилжүүлэн суулгах одоо эмчилгээ гэдэг ч юм уу, элэг шилжүүлэн суулгах, бөөр шилжүүлэн суулгах болон бусад одоо шинэ төрлийн одоо эмчилгээнүүдэд зайлшгүй одоо доноруудаас цуглуулсан цусны бүрэлдэхүүн хэсэг маань үнэхээр одоо чухал ач холбогдолтой бол байдаг. Цус хандивлах аяны хүрээнд сайн дураар авлаггүй цусаа бэлгэлсэн бие бүрэлдэхүүнийг алдаршуулж аянд идэвхтэй хамрагдан 30 гаруй литр цусаа хандивлсан хурандаа од сүрэнг 2022 онд хүнд донороор мөн зэвсэг түвшний тэг 32 120 326 дугаар ангиудыг цусны донор хамт олноор өргөмжилж байсан юм а. Харин энэ жил 5 жилийн хугацаанд 30 удаа бүхэл цус хандивлаж 150 орчим хүний амнаас аварсан Батлан хамгаалахын сайд сайхан баярыг хүндэт донорт өргөмжилсэн юм а. Цэргийн мэрэгжлийн ахлагч бэлтгэх сургалтад хамрагдсан зэвсэг түвшний 30 гаруй нэгтгэл ангийн 200 гаруй цэргийн гэрээт болон хугацаа далбаны дайжид сургалтаа амжилтаа дүүргэж дид ахлагч цолоо гардаж Монголын зэвсэг түвшний ахлагчийн эгнээнд нэгдлээ. Зэвсэг түвшний хураа замын цэргийн ахлагчийн хөгжлийн төвийг түшиглэн зохион байгуулагдсан уг сургалт зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэлд 2 сарын хугацаанд үргэлжилсэн юм. Богино хугацааны эрчимжүүлсэн сургалтын төгсгөлтийн үйл ажиллагаанд зэвсэг түвшний жанжин штабын дарга бригадын генерал Гамбимб, зэвсэг түвшний хураа замын цэргийн командлагч бригадын генерал Цогтжиргал, зэвсэг түвшний жанжин штабын ахлагч тэргүүн ахлагч Баасан, үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн сургалтын элцсийн дарга Хурандаа Батмөнх, зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэлийн захирагч Хурандаа Мөнхөр нарын удирдлагууд болон төгсөгчдийн аргэрийн төлөөлөл оролцлоо. Аав ээжийнхээ эрэг сан хүүхдүүд зэвсэг хүчин хэмээхийн том айлд амьдралынхаа гарааг эхлүүлж байгаа хүүхдтэй энэ хуран суулгасан арга иргэнийхэн төлөөлөн бүгдэд нь баярын мэнд хүргье. Та бүхнийг хараад сэтгэл их догдолж байна, бахархаж байна, баярлаж байна. Цэрэг мэрэг гэдэг чи одоо сүйдлүүдийг сайхан болцсон байна. Өр хөвгтдээ санаа зовхын юу байхгүй болсон байна. Манай хөвгч одоо өөрийн саналаар эрсийн цэрэгт амьдралын гараагаа цуг эхлээ явчихж шүү дээ. Ер нь бол тийм. Тэрэнд нь бол маш их баярлж байна ангийн одоо удирдлага хамт олон одоо энэ ахлагч багш нарт нь бол маш баярал талархаж. 200 гаруй цэргийн гэрээт болон хугацаанд цэргийн албаагчдын цэргийн ерөнхий бэлтгэлийг баттган богино хугацааны эрчимжүүлсэн сургалтаар буудагч мэрэгжил эзэмшүүлж чадамжийн гэрчлэгээтэй ахлагчийг бэлтгэн төгсөглөө. Тэдээс суралцах хугацаанд цэргийн хэргийн мэдлэг чадварыг эзэмшихээс гадна эдүүгээ 100 жилийн ойтойгоо золгож байгаа Монгол улсын маршал Хорлоогийн Чооболсонгийн нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны Гавьяаны Улаан дүнгийн одонд зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэлд хэсэгкэнч гэсэн саатаж суралцснаа хизээд дурсаж бахархаж яваарай гэдгийг тус ангийн захирагч Хурандаа Мөнх баяр хэлсэн юм а. Өнөөдөр Монгол улсын зэвсэг түвшний эгнээнд 200 гаруй мэрэгжлийн ахлагч шинээр нэмэгдэж орж байна. Энэ бол Монгол улсын аюулгүй байдал эх орноо батлан хамгаалах үүсэлт хамгийн үнэт зүйл болсон ийм мэрэгжлийн ахлагч нар нэмэгдэж байгаамаа. Өөрөөр хэлбэл мэрэгжлийн зэрэг суурилсан зэвсэг түвшний үндэс суурил бол мэрэгжлийн ахлагч нар. Хамгийн хүндхэцүү үүргийг мэрэгжлийн ахлагч нар гүйцэтгэдэг. Тун удахгүй эднэр маань дэлхийн халуун цагуудад ч гэсэн инхий дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэв. Эх орны өмнө аюул тулгархад хамгийн түрүүнд гарч үүрэг гүйцэтгэх энэ чухал албан тушаалангуудаар ахлагч нар байгаа. Хугацаа цэргийн албаахаар очиод цэргийгт одоо дурлаад гэх юм уу өөрийнхөө хүсэл сонирхлоор цэргээрээ дамнаад үлдэж байнгын бүрэлдэхүүн болж байгаа ажлыг гэсэн зорилгоор ангидаа үлдэнэ гэж бодож исэн. Энэхүү эрчимжүүлсэн сургалтыг зэвсэг түвшний хуурай замын цэргийн командлаас мэрэгжлийн удирдлагаар хангаж нэгтгэлийн ахлагч тэргүүн ахлагч Инх Баатар дэргүүтээ ахлагчдын бүрэлдэхүүн удирдан явуулсан бөгөөд төгсөгчдөд ахлагч нар зэвсэг түвшний нэгтгэл ангиудад буудагч, харуул, хөгжмийн албан тушаал томилогдсон ажиллах юм. Төгсөгчдөд баяр хүргэж цол гардуулах ёслолын үеэр ахлагчид айдууны мэдлэгээ өргөж гардан тулааны үзүүлбэр үзүүлж төгсгөлд нь аргэрийн төлөөлөл талархал илэрхийллээ.
Оюутан цэргийн мэрэгжлийн боловсрол олгох сургалтын хээрийн гаралтыг зохион байгуулад хагас сарын хугацаа өнгөрч байна. Батлан хамгаалахын сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу оюутан цэрэг сургалтын нээлттэй өдөрлөгийг Шаргадны сургалтын төв болон Зэвсэг түвшний 119-р ангийн сургалтын төвд зохион байгуулж байна. Өдөрлөгт батлан хамгаалах Зэвсэг түвшний удирдлагууд тус сургалтын хээрийн гаралтыг зохион байгуулагчд болон оюутан цэргүүдийн эцэг их ахын дүүс найз нөхдийн төлөөлөл оролцлоо. Оюутан цэрэгт ирээд олон аав ээжийн хүүхдүүдтэй мөр зэрэгцүүлж алхаад нэг тооноос хоол идээд өвдөгтэй хамт өвдөгч сангатай хамт сангаж үнэхээр гоё жаргалтай. Тэгээд хэцүү бэрхшээлтэй зүйл байхгүй сэтгэлийн хат гэдэг зүйлийг үнэхээр мэдэрч чадчих байна. Миний зэхүү инкваторын бүрөвсрэн энэ хөө одоо оюутан цэрэгт албаа хааж байна. Ингээд ээж нь 100 наст дээр ирсэн ачхүү ах нь энэ Эрдэнэхүү тэрний дүү Эрдэнэбаатар ингээд ачгүйгээ зэхүүгээ бүгдээрээ эргээд явцгааж байна. Сайхан үйл явдал болж байна. Тэгэд энэ хүүхдтэй жоохон ярьж хөрлөө. Сайхан байна гинэ. Сайхан байна нэр юу хичээл ном ягаад миний хүүч одоо сая парад мараад гişиж байгаа дуулж болж байгааг сонслоо. Янзын сайхан юм сурцсан байна. Одоо 11-2 л онж байгаа шүү дээ. Тэгж яах чинь маш их сайхан юм заагаад их дарган дээр айтайгаа харьцдаг гэж би бас асуулаа. Би өөрөө бас цэргийн хүн байсан хүн байгаа. Энэ үеэр оюутан цэргүүд богинохон хугацаанд эхийг сурч мэдснээ эцэг эхчүүддээ сонирхуулж урлагийн хэсэгжилсэн тоглолт, мэндчилгээ, дасгал сургуулийн үйл явцаасаа үзүүлсэн юм. Оюутан цэргүүдийн дунд урлаг, спортын, оюуны өндөр чадамжтай залуус олон байдаг талаар сургалтын төвийнхэн хэлж байна. Нээлттэй өдөрлөгийн төгсгөлд оюутан цэргүүдийн арга ирээхэнд хээрийн сургалт хэрхэн явагдаж байгаа орчин нөхцөл, хичээлийн зэгүүд, хоолны амт чанар, сургалт хэрхэн явагддаг байдалтай бодитоор танилцах боломжийг олгосон юм а. Монголын түүхэнд 1960-аад онд Монголын ардын армийг өргөдгөн зохион байгуулах шаардлага тулгарсан. Ингэхдээ цэргийн нэгтгэл ангиудыг нэмж байгуулах, шинээр төрөл мэргэжлийн цэргийг үүсгэн байгуулах зэрэг хэрэгцээтэй шууд уялдан цэргийн боловсрол хүчнийг олон тоогоор сургаж бэлтгэх шаардлага гарчээ. Тус шаардлага улмаас 1965 онд ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн 300 гаруй залуусаас сонгон шалгаруулалтаар тэнцсэн 198 залуусыг зөвлөлт холбоот улсын цэргийн академи, дээд, дунд сургуулиудад илгээн суралцуулжээ. Тэдгээр залуус нь Монголын ардын армийг өргөдгөх их ажлын үндсэн хөдөлгөгч хүчин болоо зогсохгүй манлайлан оролцсон түүх бий. Бэлтгэлд байгаа дэд хурандаа жимэн сүргэн, мөр зэрэгцэн томилолд өвөртөлсөн журмын нөхдийнхэн тухайн үеийн түүхэн гэрэл зургуудыг нэгтгэсэн, бүгд найрамдах Монгол ард улсын Гарамгаабаатар дандрын хариуцсан зөвлөлт холбоот улсад суралцах цэргийн цувааны офицер дайчдын гэрэл зургийн цомгийг бүтээн номын нээлтийн үйл ажиллагааг офицеруудын ордноо зохион байгууллаа. Энэ дайчин нөхөд чинь бол бага залуугийнхаа зургийг харахаар бас нэг тийм сэтгэл нь сэргэг. Тэгээд дурсамжтай. Тэгээд цэргийн түүхэнд бол хамгийн анхны олуулаа зөвлөлтөд холбоотол улсад яв суралцсан нөхдүүдийгээ бол энэ олуулаа ингэж явсан юм шүү, анх явсан юм шүү. Тэгээд энэ армийг өргөдгөөд 80-аад оны үед энэ Хүйтэн дайны хүнд үед Зэвсэг түвшнийг бэлэн байдалд шилжүүлэхэд энэ манай одоо нөхөд бол Гарамгаа гавья байгуулсан юм шүү, анхдаг шүү. Дараачийн одоо төгсөгчдийг хүлээж авч багшилж хуучин одоо офицер ингэдэг байсан учраас эднүүдийг хүнд итгээд ингээд номонд мөнгөлөх ингэж зорилго тавьсан юм аа. Тус номонд цуваг ахалж явсан Алаг морьт Дандарбаатарын амьдралын түүхэн хормууд, эдгээр он жавуудын дундаас төрсөн эрхэм генералуудын талаар болон бусад суралцагч нарын мэдээллүүдийг багтаажээ. Номыг эмхтгэгч бэлтгэлд байгаа дэд хуранд жимэнсрэн залуу насны дурсамжийг сэргээсэн тус номоо журмын нөхөдтөө хүндэтгэлтэйгээр гардууллаа. Зөвлөлт холбоосын дээд сургуулийг сургууль академид явж суралцах тийм сайхан жишээ олдсон юм аа. Тэрний цуваг өдөрч явсан хүний нэг нь одоо хорондоо жимэнсрэн өнөөдөр өөрийнхөө цомог номыг одоо бидэнд дурсаж байгаа явдлаас дурсамжтай түүхийн одоо чухал цэргийн түүхэн долбогдох чухал баримтын нэг болж өнгөрч байна. За бид өнөөдөр яамнахаан дотоод тогтцол соёлжилт за бус одоо арга хэмжээнд оролцож
сэтгэлдээ хуваалцаж бие биентэй уулзж учирч байгаа ховор тохиолдлын нэг гэж ингэж үзэж байна. Хүндэт зочид арга хэмжээний дараа цуваг ахалж явсан Дандрбаатарын гэрэл хөшөөний өмнө гэрэл зургаа татуулж Батлан хамгаалгын яамны өөрсдийн ажиллаж хөдөлмөрлөж байсан өрөө тасалгаагаараа зочлоо. Түүнчлэн Монголын цар тогтнол төр зэргийн сүргүчний бэлэгдэл бүх зэргийн хар сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ. Тэртээ 58 жилийн өмнө Зөвлөлт холбоот улсын эхтэй сургуульд суралцахаар эх орноос мордож байсан эдгээр дайчдаас өнөөдөр 52 нь эсэн мэнд аж төрөн амьдарч байгаамаа. Улаанбаатар хотод үүсэт байгаа үер усны гамшигаас хамгаалах нэгдсэн арга хэмжээнд зэвсэг түвшний томилгоот бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлб голын усны түвшин нэмэгдэн үерийн далан хэлсэнтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгэж буй зэвсэг түвшний бүрэлдэхүүнийг дахин 100 гаруй зэргийн албаагчаар хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгүүлж байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд үүссэн үерийн нөхцөлтэй холбогдуулан томилгоот бүлэг, дамб, дарихийн орчимд далан байгуулах ажилд зэвсэг түвшний хүндэт даацын ачааны автомашинтай бүлгүүд шороо додох ажлыг эхлүүлээд байна. Томилгоот бүрэлдэхүүн иргэдийн амнаас эд хөрөнгийг авран хамгаалах ажлаа тууштай үргэлжлүүлсээр байна. Энэхүү үйл ажиллагаанд нийт 6 ангийн 400 гаруй зэргийн албаагч 6 хүндэт даацын техниктэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Эх 7 хоног шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай. Дэлхийд ганцхан заяах дэлгэр Монгол наадмаараа дэнж хотоодол сайхан наадаарай.